За дараагийн сэдэв маань гэх юм бол судалгаа ба судалгаа. Үйл хөдлөх хөрөнгийн бизнесийн агентийн бизнес дээр хамгийн чухал зүйл гэх юм бол судалгаа ба судалгаа. Яагаад вэ гэх юм бол шинэ агентууд буюу дөнгөж маад агент болж ирж байгаа манай агентууд маань хамгийн чухал зүйлээ мартаад байдаг. Яагаад мартаад байна гэх юм бол зүгээр л өөрийгөө хангалттай судлах юм мартчихдаг. Урсгалаар яваад байдаг гэсэн үг. Шинэ агент болж ирээд энэ зах зээлд орж л байгаа бол та хүссэн хүсээгүй судалгаа хийх хэрэгтэй. Ялангуяа зах зээлийн. Ялангуяа зах зээлийн чиг хандлага хаашаа явж байна. Одоо жишээлбэл нэг юм хөгжилтэй нэг юм түүх ярихад нэг юм сармагчтай нэг юм онгойч гэжтэй үлгэр өгдөг гэсэн тийм. Энэ ямар үлгэр өгдөг вэ гэх юм бол хоёр сармагч арал дээр ингээд байж байдаг. Тэгэл тэр хоёр амар нартай өдөр ингээд гоё байжснаа. Хоёр нь хүүтэн бороо орвол. Тэгсэн чинь нэг сармагч нөгөө сармагч нар очиод ингээд даарад байна гэдэг. Хоёулаа мараш өглөө босоод байшин барийг тохирдог. Арай ч өгч тэр өвлийг шүнийг даваал ингээд өглөө ингээд босч аягүй гоё нартай ингээд болцсон. Тэгээ нөгөө нэг сармагч нь байшин барийг гэдэг сармагч нар очиод хоёулаа байшингаа барих уу гэсэн чинь. Яах юм? Янгой дулаахан байх чинь. Тэгээ заа байлээ. Тэгсэн чинь дахиад шүн болоод аягүй хүүтэн болдог. Гэтэл нөгөө барихгүй гэсэн сармагч нь дахиж нөгөө сармагч нар очиод хоёулаас нь маргааш өглөө зайлшгүй байшин бариагаа тохирдог. Оройноо ингээд авчаад ингээд гараад ирсэн чинь. Яасан байх вэ? Ийм гой дулаахан болцсон чи байшин барь яах юм бэ гэдэг. Яг энтэй адилхан үйл хөдлөх хөрөнгийн агентууд хангалттай судалгаа ерөөс огт хийдэг. Судалгаа хийхэд хамгийн чухал зүйлүүд номер 1-т нь юу гэх юм бол та дараах 5 хандлагыг заавал судлах хэрэгтэй. Нэгт нь гэх юм бол нийгмийн судалгаа буюу хүн ам. Хоёрт нь соёл. Хүн ам гэдэг чинь за Монгол улсад гэх юм бол Улаанбаатар хотод одоогоор нэг сая 600 мянган хүн амьдарч байна. Үүний 60 гаруй хувь нь гэр хороол буюу амны орон сууцнд амьдарч байна. 40% нь орон сууцнд амьдарч байна. За соёл гэхээр манайхын нүүдэлчин байд юм байна. Зун болох юм бол лагер гарах хэрэгтэй юм байна. Өвөл гэх юм бол ихэнх хүмүүний нөгөө зайлшгүй шаардлага бол орон сууцны дор гараж хэрэгтэй ч юм уу тийм. Энэ судалгаанууд хэрэгтэй. Дээрээс нь нийгмийн юм дээр гэх юм бол үйл хөдлөх хөрөнгө өөрөө хөрөнгийг орон сууцыг худалдаж авахдаа хүмүүс юуг анхаарад? Сургуулийн хажууд чухал байна уу юу? Дээрээс нь энэ төвийн 6 дүүргийн аль дүүрэгт нь илүү хүмүүс үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах хүсэлтэй байна ч юм уу те. Одоогоор Монголд гэх юм бол хаан уул дүүргийн 15 дугаар хороо, Баян зүрх дүүргийн 26 дугаар хороонд хүмүүс үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах хамгийн их өндөр эрэлт хэрэгцээ байгаа. Яагаад вэ гэх юм бол тэнд нь маш том цэцэрлэг хүрээлэн байна. Дээрээс нь хотынхон төвөөс ойр байна. Юу гэдэг чинь том худалдааны төвүүд байна ч юм уу те. Хандлт нь өөр ингэ яц. Тэгэхээр бид нэр энэ дээр шинэ агент орж ирээ. За би энд тоглолт хийх хэрэгтэй юм байна шүү. Гэдгээ хамгийн ихэнд бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нэр юу гэдэг чинь нэг юм ойд төрсөн юм шиг зүгээр үйл хөдлөх хөрөнгийн листгээр заруулах хүсэлтэй бүх листийг ингээл хаваал гэдэг те. Юу гэдэг чинь сонгон найрхан дүүрэгт нэг лист авчлаа. Хаан уул дүүрэгт нэг лист авчлаа. Баян зүрх дүүрэгт нэг лист авчлаа ч юм уу те. Гэтэл цаг хугацаагаа тооцоход энэ 3 лист рүү нэг өдөрт гурван дээр нь очиход таны өдөр дуусаа. Яагаад гэх юм бол өссөн өсөөгөө Монголд замын төгжрөл байна. Дээрээс нь өссөн өсөөгөө энэ нөгөө нэг юм авт тээврийн асуудал гэх юм уу те. Ингээд энд амжихгүй байхгүй. Тийм учраас та нийгмийн судалгаагаа хийх хэрэгтэй. Дээрээс нь бид нэр илүү ухаалаг байхын тулд нэг бол та тухайн үйл хөдлөх хөрөнгөтэй байрладаг яг өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгийнхаа тэр нэг ажилтдаг офисынхоо эргэн тойрныхын листлэг хэрэгтэй. Яагаад гэвэл та алхаад очиж чинь цаг хугацаа хэмжинэ. Хэмнэн. Хоёрт нь их юм бол амьдэрдэг яг өөрийнхөө оршин суугаа газрынхаа үйл хөдлөх хөрөнгөдг авах юм бол та илүү цаг очно гэсэн үг. Нэгтгэн. Дараа нь гэх юм бол эдийн засгийн байдал буюу эдийн засаг нь өөрөө юу болж байгаа вэ? Дээрээс нь хэрэглэгчийн орлого хэр байна? Хүүгийн түвшин хэр байна? Гэх мэт үндсэн эдийн засгийн ойлголтыг бид нэр судлах хэрэгтэй. Тэгжиж би энэ салбарыг хаашаа нь орохоо судална гэсэн үг байхгүй. Тэрнээс бол хэрэглэгчийн орлогыг судлахгүйгээр те хүмүүс хэдэн төгрөгийн орлоготой байна. Тэгэхээр дундаж үнэн өөрөө хэдэн төгрөгийн үйл хөдлөх хөрөнгийг би листлээд авчвал энэ хурдан зарагдах байгааг бид мэдэх хэрэгтэй байна. Зарим нэгэн тохиолдол төр те үнэтэй газар, үнэтэй том объект, үйлдвэр үйлчлэгээ гэх юм бол
хүссэн хүсээгүй энэ процесс рүү удна. Яагаад вэ гэх юм бол ер нь нэг 2 тэрбумаас дээш үнэлгээ бүхий үйл хөдлөх хөрөнгийн одоо энэ дийл худалдан авах процесс угаасаа уддаг. Яагаад гэх юм бол шууд банкнаас ингээ гарах өөр боломжгүй. Хүссэн хүсээгүй энд таны нөгөө хэлээдэг процессын бизнес учраас процесс нь явна. Одоо манай компани дээр ажиллаж байсан зарим нэг агентууд гэх юм бол хит нөгөө нэг юм хөөрлөөр ч юм уу том үний дүндөр дандаа гүгээд явдаг. Одоо юу гэдэг чинь 5 тэрбумын газар ч юм уу 10 тэрбумын том объект ч юм уу эсвэл том төсөл ч юм уу те одоо энэ баригдах одоо энэ том эрдэстэй одоо юм янз янзын төслүүд байдаг шүү дээ. Тэгээ ингээ хөөгд тахаар нөгөө тэр бол угсаа бүтэхгүй ш бүтэн. Тэгтээ тэрийг хийхэд тулд хамгийн багадаа тань 6-аас дээш сар хэрэг болж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл үйл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч та өөрөө агентийн бизнес эрхэлж байгаа байхгүй. Бизнес эрхэлж байгаа. Та бизнес эрхэлж байгаа хүн учраас ухаалаг байх хэрэгтэй тий. Одоо юу гэдэг хотын төвд 2 өрөө одоо эхлэлгүүрийн хажууд 2-оос 3 өрөө байрыг та түрээслээд ингээд тийм листийг авчлаа гэж бодъё. Түрээслүүлнэ гэсэн. Эсвэл та одоо юу гэдэг чинь тий баригдаж байгаа нэг том таун хаус тэрбум гаруй төгрөгийн үнэтэй хаус листлээ гэж бодъё. Энэ хоёрыг хэн хурдан гарах вэ? Гэх жишээн дээр ингээд бид нар нөгөө хүнийхээ төлбөр мөнгөний асуудал аль лист нь илүү энэ сартаа багтаж гарах юм, аль лист нь урт хугацаанд хэрэгтэй гэдгийг бид нар өөрийнхөө төлөвлөгөөгөө хийх хэрэгтэй байхгүй. Одоогоор гэх юм бол те Монголд гэх юм бол хүүгийн төвшин жоохон нэмэгдэх гээд байгаа учраас зээл жоохон одоо хумигдах тийшээ ч юм уу те. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэх юм бол за би ипотек ч юм уу эсвэл би түрээсийн зах зээл дээр илүү ажиллах юм байна гэдгийг бид нөр өөрөө судалгаа хийж ойлгох хэрэгтэй байхгүй гэсэн санаа. 3 дугаарт гэх юм бол нөгөө технологи буюу би энэ явуулж байгаа би мэдээллийг хаана явуулах гэдэг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Одоо хүмүүсийн одоо монголчуудын бараг бүгд мэддэг хамгийн том одоо зарын гэдэг юм вебсайт гэх юм бол үнгүүцэг юм байна л да. Хүн болгон бүх төрлийн юмыг оруулдаг. Үнгүүдээр л бараг бүх хүмүүс юм оруулдаг. Тэгэхээр бид нэр үнгүүдээ байрших юм байна. 2 дугаарт олон нийтийн шүлжээ буюу өөрийнхөө нөгөө нэг энэ мэдээлэл буюу өөрийнхөө пэйж хуудас, өөрийнхөө онлайн энэ мэдээлэлд хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө нэгтэлд одоо сурталчлах хэрэгтэй байхгүй. Бид нэр технологийн одоо жишээлбэл энийг энэ хувьслыг хөшүүрэг болгож ажиллахгүй бол бид нэр урагшаа явахгүй. Одоо юу гэдэг чинь те энэ 21-р зуунд энэ Instagram, энэ YouTube, энэ Facebook гэдэг юм хурдтай юм зуунд бид нэр шуурхаа зар дээр ч юм уу те нөгөө одоо сэтгүүл дээр сонин дээр юм уу эсвэл нөгөө байрны гадна ингээд одоо энэ байрыг зарнаа гэж наахаас илүүтэйгээр энэ технологийн юмуудыг аягүй сайн судалж тэнд өөрийнхөө байрших юм хийх хэрэгтэй. Одоо нэг ийм цаг хугацааны асуудал байдаг байхгүй юу? Та 1000 хүнтэй уулзах хэрэгтэй. Нэг хүнд та 10 минут зарцуул. Гэтэл танд хэрэг хугацаа хэрэгтэй вэ гэж асуулт байгаа байхгүй. Гэтэл зарим хүмүүс 3 сар, 2 сар, зарим хүмүүс нь 7 хоног ч юм уу. Ийм юм асуулт гэж. Энэтэй уулзахын тулд нэг хүнд 10 минут зарцуул. Энэ 1000 хүнтэй уулзахад 3-4 сар хугацаа. Гэтэл энэ хөшүүрэг буюу энэ технологиг ашигласнаар яг үүндээ 10 минут 30 секунд хэрэгтэй байхгүй. Яаж вэ гэх юм бол бичлэг хийлээ. 10 минутын хийх чав бичлэгийг хийлээ. Тэрийг онлайнаар явуулж гэдэг санаа. Аль нь илүү хурдтай вэ? Аль нь илүү нөгөө нэг юм хариу урвал хурдан ирж байна. Гэдэг дээрээ бид нэр гол хөшүүргөө болгож энийг ашиглах хэрэгтэй. Дээрэс нь гол ойлгох нөгөө авах юм бол та энэ үйл хөдлөх хөрөнгийн агентийн бизнес эрхлэх. Тийм учраас та өөрөө судлах хэрэгтэй, өөрөө хичээх хэрэгтэй, өөрөө зүтгэх хэрэгтэй, битгий залхуур. 4-р өрсөлдөөн тухайн зах зээл дээр те өрсөлдөөний ус хууль байдаг. Гэтэл гол тоглогч нь хин. 2 дахь тоглогч нь хин. 3 дахь тоглогч нь хэр юм. Ямар багтаамжтай, ямар давуу талтай. За дээрэс нь шинээр орж ирж байгаа одоо ямар одоо тоглогч нар байна. Эднэрийг бид нэр судалж ийж өөрийнхөө байрших газар хийнэ гэсэн үг. Тэгэхгүйгээр бид нэр одоо юу гэдэг чинь. Одоогийн ерөнхийдөө энэ маркетинг одоо энэ бизнес хамгийн чухал зүйл юу вэ? Ялгарл. Та бусдаас яаж ялгарх юм? Ялгархгүйгээр бид нэр урагшаа алхна гэдэг маш хэцүү. Тийм учраас өрсөлдөөнийхөө тухай судалгааг бид нэр аюул сайн хийж иж урагшаа явна гэсэн үг шүү.
А дээрэс нь гоё үг гэдэгтэй та суралцахыг хүсвэл хөгжихийг хүсвэл номер 1-ээс нь суралцах. Номер 1-тэй өрсөлдөхүйц хэмжээнд өөрийгөө бэлт. За 5 дугаарт эрх зүй буюу хууль. Үйл хөдлөх хөрөнгийн бизнесийг би нэг юу гэж хардаг вэ? Нэг талдаа хууль байдаг, нөгөө талдаа санхүү байдаг. Яагаад вэ гэх юм бол хууль чи өөрөө татвартайгаа уйлдана те. Монгол улсад хууль ямар вэ? Тухайн үйл хөдлөх хөрөнгийг одоо нэр шилжүүлэхэд те үйл хөдлөх хөрөнгийн татвар нь хэдэн хувь вэ? Газар дээр нэр шилжүүлэхэд хэдэн хувь төлдөг? Бүсчлэн нь яадгийг тухайн харилцагч биднээс асууна. За би тухайн үйл хөдлөх хөрөнгийг зарууллаа. Хэдэн төгрөгийн татвар төлөх юм бэ? Тэр хүмүүс чинь нарийн тоог хүсдэг байхгүй юу? Хизээч одоо нэг сая гаруй байхаа, 2 сар гаруй байхаа гэдэг чинь 2 сая 900 гэсэн үг юм. 2 сая 100 гэсэн тодорхой биш. Яг гол point нь өгсөй байхгүй. Яг 2 сая 565 мянган төгрөгч ийм нарийн энийг мэдхийн тулд бид нар хуулийн мэдлэг хэрэгтэй. Шинээр байр авч байгаа хүн яах? Нөөтөө бид нар яаж авах юм? Шинээр байр авч байгаа хүнд Монгол улсаас нөгөө 6 сая хүртэлх төгрөгийн одоо буцаан олголт олгодог ч юм уу. Дээрээс нь энэ татвар, хууль, дээрээс нь санхүү. Одоо жишээлбэл банкуд дээр ингээ гарлаа гэхэд те Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк хэдэн төгрөгийн хүү гаргаж байгаа. Хүүтэй зээл өгч байгаа. Энэ өөр хөшүүрэг нөхгүй. Та энийг судлахгүйгээр урагшаа ингээ явна гэдэг бол хэцүү. Тийм учраас шинээр орж ирж байгаа манай агентууд энэ 5 төрлөд хүссэн хүсээгүй бүгдийг судалж, ойлгож, өөрийнхөө тоглолтын талбарыг бэлтгэх хэрэгтэй. Бид нэрээ одоо жишээлбэл те энэ нэмийг судлаад хөгжүүлээ гараад ирэх юм бол өөрийнхөө ялгарлыг олчих юм бол та олон агентууд өөрийнхөө карьерийг өсгөдөг. Бусдаасаа нөгөө нэг ялгарч эхэлж байна. Буюу үйл хөдлөх хөрөнгийн мэрэгчтэн болох хамгийн ихний суурь нь гэж байна. Үйл хөдлөх хөрөнгийн агентуудыг одоо хүмүүс ингэдэгтэй байр зардаг, зөвлөгөө өгдөг гэж боддог. Та яг өндөө үйлчлэгээ зарж байгаа байхгүй. Бацар ингэдэг хий. Бацрын өөрөө л үйлчлэгийг зарж байгаа. Яагаад тэр хүмүүс бацарнтай одоо хамтарч ажиллах үйл хөдлөх хөрөнгөдөр надтай гэрээ хийгээд байгаа. Миний давуу тал юу юм? Бид тэр хүмүүст ямар үнцийг өгөх юм гэдэг л гол асуулт. Тэгэд бид нөгөө талдаа энэ бол сая ерөнхий мэн ингээд судалж байгаа байхгүй. Одоо болохоор бид үйл хөдлөх хөрөнгөний чиг хандлагыг судлах хэрэгтэй. Үйл хөдлөх хөрөнгө гэж ахаар номер 1-т нь юу гэдэг вэ? Байршил. Номер 1-т байршил, номер 2-т байршил, номер 3-т байршил. Тийм учраас яагаад байршил чухал вэ гэх юм бол энэ өөрөө тухайн үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хамгийн чухал байршил үзэлдэг байхгүй. Хамгийн чухал. Одоо юу гэдэг чинь Хаан уул дүүрэг 15 дугаар хороо ч юм уу те Баян зүрх дүүргийн 26 дугаар хороон дээр 1 м квадратын дундаж үн 2 сая 800 байхгүй. Хамгийн багтаа шүү дээ зүрх баг ингэ. Гэтэл энийг одоо өөр дүүргүүтэй харьцуулахад баг 30-аас дээш хувийн үнэлгээ өндөр байгаа байхгүй. Ялгаа нь ерөөсөө байршил. Тийм учраас бид нэр байршилч өөр орчин нөхцөлтэй шууд уйлдана. Тэгэхээр үнэлгээнд дээр хамгийн сайн ашиглахын тулд бид нэр дандаа байршлаа бодох хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол өрсөлдөө. Одоо юу гэдэг чи бидний ялгарл юу юм? Тухайн таны нэг өмч хөрөнгийг бид нэр хөрөнгөтэй харьцуулах хөрөх чадвар нь хэрэг. Одоо үйл хөдлөх хөрөнгө гэдэг чинь хөрөх чадвар нь хэрэг гэж ярьдаг. Санаа нь гэх юм бол тухайн үйл хөдлөх хөрөнгийг хүн түрээсэлж илаа шүү дээ. Түрээслэхэ болчлоо. Дараагийн түрээслэгч нэр хугацаа олох юм гэдэг чинь энэ хөрөх чанар буюу хэрэглэгдэх хурдан гэж иргэдэг. Тэгэхгүй тэгээд нэг үйл хөдлөх хөрөнгө авлаа түрээслэгч нь гарлаа дараагийн хүн олохгүй 2-3 сар сувал яах. Энэ өөрөө хөрөх чадвар муу байна гэсэн үг байна. Тийм учраас тэр хөрөхийн сайн бодох хэрэгтэй. Дараагийн бид нар хамгийн чухал зүйл гэх юм бол бид нар цаг хугацаатай өссөн үсээг уйлдаж байгаа. Тийм учраас нөгөө зах зээлийн бодит нөхцөл байдлыг бид нэр өөрчлөх боломжгүй байхгүй юу? Зах зээлийн үн ингээд одоо суурь нэгэд өсөж штэ метр квадратын дундаж үн. Өссөн байхад бид нэр яах юм? Өссөн дээр нь тоглохоос аргагүй. Буулаа гэхэд яах? Буусан дээр нь тоглохоос аргагүй. Тийм учраас бид нэр цаг хугацааг нь өссөн үсээгүү тэр нөгөө зах зээлтэй уйлж бид нэр энэ дэш явах хэрэгтэй. Дараа нь гэх юм бол тэ хөрөнгийн нөхцөл байдал.
Энэ хөрөнгө нь өөрөө ямар юм? Энэ хөрөнгийн нөгөө нэг юм эдлэгээ энэ хэрийн хідэн онд орсон ч юм уу? Бид нэр өөрсдөө нөө заавал судалж хөгжүүлж ингэж явахгүй л бол урагшаа бол ерөөсөө айгүй тавьдаг чи ингээ бусдынхаа одоо зарим нэгэн одоо явахгүй ингээл унцдаг юм уу айгүй олон байд. Тэн дээр нь бид нэр амар сайн анхаарах. Тийм учраас хөрөнгөний нөхлөд тодорхойл зарим нэгэн тохиолдолд тэн дээр нь зөвлөгөө өг. Энд чи хөрөнгөний биет байдал гэж заримдаа орж ирж байгаа. Энэ нөхцлүүд. За тэгээ мэдээж хамгийн чухал зүйлүүд нэгдүгээр гэх юм бол худалдааны нөхцөл те. Яг энэ хэдийн ямар нөхцөл юм? Бартер оролцуулах юм уу? Хуулийн эзэн хийх юм уу? Эсвэл банкаар авах юм уу? Заавал бэлэн мөнгөөр ч юм уу? Нөхцөл дээр нь бид нэр амар сайн анхаарах хэрэгтэй. Ер нь бол ямар агентыг хамгийн сайн агент гэдэг вэ гэж хүмүүс асуухад гаргалгаа айгүй сайн гаргаж чаддаг агентыг сайн агент гэж хэлнэ. Авах зарах ингээд дийл дээр ингээд энэ хоёрыг уулзуулахын тулд одоо 150 саяар зарна хий 140 саяар хамнаа гэж суугаад ингээд хайчиж болохгүй шүү дээ. Яаж бид нэр энэ дээр тоглолт хийх гэдэг чинь хамгийн чухал зүйл. За тэгээ ерөнхийдөө бол те бид нэр ингээд суралцахад хөгжүүлэхэд судалгаан дээр дахиж хэлэхэд бол бид нэр бүх юмний судалгааг сайн мэдчих хэрэгтэй. Судалгаа гэдэг нь чинь хараа төв зам маань хааны худалдааны байгууллагууд нь хэр ихийн улсын одоо өрхийн цагдаагийн эмнэлгийн те улсын сургууль бүх юмыг бид судалж авах хэрэгтэй. Тэрний дараа бид нэр хүмүүст мэдээлэл өгч ийж энд ийм юм байна гэдгийг бид нэр харуул. Энэ автозын буудалч гэсэн орно. Энэ нөгөө талдаа их юм бол нөгөө хүн хэрэглэхэд хамгийн хурдтай байх хэрэгтэй байхгүй. Тэ хүмүүс ярьдаг шүү дээ хотын А бүсгэл Б бүсгэл. Тэ үндсэн санаа нэх юм бол хотын төв зээгээс хэдэн километрийн зайд байдаг гэж хүмүүс багцаа авч ярьдаг шүү дээ. Гэх мэтчлэн ингээ бид нэр саний ярьсан юмдаас бид нэр өөрхөн яг хэрэгтэй гэсэн гол юмаа барьж аваад тасралтгүй одоо нэг юм барьж аваад судалж байгаа. Тэгээ бид нэр судалгаа хийсэн бол судалгаан дээр дагуу төлөлгөө хэрэгтэй. Төлөлгөө гаргаж иж бид нэр за би яг ийшээ ингэж судлах юм байна. Энийгээ ингэж хийн гэдэг нөгөө бүх төлөлгөөтэйг уяад судалгаад байх юм бол айгүй үр дүнтэй. Тэгж бид нэр ерөнхийдөө карьертай нэг үр дүнтэй буюу өсөх тодорхой цаг хугацааг зарцуулах хэрэгтэй гэдэг мартаж болохгүй. Тэгэд ерөнхийдөө те хилцэж буй гүйлгэндээ бид нэр маш сайн анхаарах хэрэгтэй. Хизээж орхиж болохгүй. Хоёрдугаар гэх юм бол дандаа шинэ харилцагчийг ол. Тэгэхгүй ингээд зарим нэг хүмүүс нэг за нэг 5-10 харилцагчтайгаа л ингээл яваад байт. Үгүй шүү дээ. Зах зээл буюу бизнес эрхлэгч улам томрохын тулд олон харилцагчтай байх хэрэгтэй. Тэгэд хуучин үйлчлүүлэгч болон өөрийн үйлчлэгээгээд холбогдсон хүмүүст өөрийгөө дахин сануул, дахин хөгжүүл, өөрийгөө дахин холбогд. Үндсэн санаа. Тийм учраас үйл хөдлөх хөрөнгийн агент болоход тань зайлшгүй судалгаа хэрэгтэй юм а. Тийм учраас өөрийнхөө барьж авсан сэг дээр одоо барьж ав гол судалгаа хийгээд тэр судалгаагаараа хамгийн мундаг эксперт болж байгаа. Тийм учраас үйл хөдлөх хөрөнгийн агент дээшээ шат ахын тулд тань судалгаа хэрэгтэй. За баярлалаа.